Сайн байцгаана уу, намайг Жойжли Олонбаяр гэдэг. Би 3 хүүтэй. Тэгээд жирэмсэн болохдоо маш их жин нэмдэг, 30 гаруй килограмм нэмдэг. Миний хэвийн жин бол 70 кг-тай байсан. Төрх болгондоо дандаа 100 гарч төрдөг. Хамгийн өндөр нь бол 104 кг-тай байсан. Big Show-нд орохдоо бол 87 кг-аас би 45 хоногийн хугацаанд 26 гаруй килограмм хассан байгаа. Анх спиннингээр хичээлэхэд надаа маш их хүндрэлтэй байсан. Эхний 10 хоног бол би дугуун дээрээсээ босч ийдгүй байсан, дандаа суугаад багштай загнуулдаг байсан. 14 хоногоос цааш бол дугундаа тасаад нэлээд эрч хүчтэй болсон. Би одоо 100 гаруй килограмтай илүүдэл жинтэй байхад маш их даралт ихсдэг байсан. Зүрхний хэм алддаг байсан. Тэгээ айгүй хөвчлөлтэй байсан. Өвдөхгүй юм байхгүйсэн. Тэгээд спиннингээр хичээлээд жин хаяад одоо 60 гаруй килограмтай болоход бол ямар ч асуудалгүй, ямар ч өвчнгүй. Тэгээд маш гоё эрүүлж турсан. Би өмнө ямар ч спортоор хичээлж байгаагүй. Спиннингээр хичээлсэндээ бол өөртөө маш их баярлж байгаа. Одоо тэгээд спиннингээ хаяхгүй энэ хിവэрээ явна гэж бодож байгаа. Big Show-г зохион байгуулж байгаа Сүд спиннинг хамт олон маш их баярлж байгаагаа хэлмээр байна.